За сайн байцгаана уу? Бичлэг оруулааг удсан байна. За тэгээд шинэ газар нүүдэл суудал шинэ одоо тий концептууд өөрийнхөө мэрэгчлэр бас цаашаа хууч дэлгэрүүлж судлах гартаа оруулах юмнууд зөндөө байсан учраас бичлэгээд нэлээд зогсоолоо. Тэгээд ер нь энэ бичлэгээс эхлээд бас чадах чинь нэгээрээ ойр давтамжтайгаар бичлэгүүд оруулаад явж гин гэж төлөвлөж байна. За энэ удаагийн бичлэгээр бид нэр бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбоотой ер нь сайн төлөвлөгөө гэж юу хэлэх юм бэ гэдгийг авч үзэхээр бэлдсэн байна. За тэгээд сайн төлөвлөгөө гэд бид нар ингээ ярангууд тийм муу төлөвлөгөө яригдан дундаж төлөвлөгөө яригдан. Тэгэхээр ямар нэгэн төлөвлөгөөгөө сайжруулах шаардлагатай гэд одоо бид нар төлөвлөлт танилт болохгүй байна гэд ингээд багууд хоорондоо яриад одоо тийм удирдлагын ч юм уу энийгээ зас гэдэг штэ. Тэгэхээр юуг засах юм бэ гэдэг дээр ингээд асуудал гарч ирдэг, асуулт гарч ирдэг. Тэгээд тэрийг мэдээж одоо харьцуулж иж болно. Манайх энийгээ хийхгүй байгаа юм байна, энийгээ хийх ёстой байна. Энэ нь болоод байгаа юм, энэ нь болохгүй юм байна гэдгийг ер нь нэг тийм жишг төлөвлөгөө чи юм байх ёстой юм биш үү гэдгийг харж иж ингээд явуулах боломжтой. За тэгээ миний энэ танилцуулах гэж байгаа одоо файл маань Microsoft Project дээр хийгдсэн байгаа. За Microsoft Project-оос гадна P6 дээр одоо төслийн төлөвлөгөөг мэрэгжлийн түвшинд хийж болдог. За мэрэгжлийн гэдэг одоо тодтголыг би яагаад хэлж байна вэ гэхээр одоо сүлжээ график гэдэг имийг одоо хамгийн төлөвлөгөөний суурь ойлголт сүлжээ графикийг үүсгэснээр цаашаа ингээд төлөвлөгөөг хянаж үр ашиг нь одоо нэмэгдүүлэх боломж гарч ирдэг учраас эдгээрийг одоо энэ програмууд дээр хийж болдог мэрэгжлийн гэдэг тодтголтой байгаамаа. Тэгэхдээ нөгөө талаар өнөөдөр бид нар хоёр үндсэн концептыг авч үзэн тэрний юу хаа гэхээр төслийн одоо тийм ажлын бүтцийн задаргаа буюу work breakdown structure ажлаа хэрхэн удирдах болох үс хэмжээнд бүрэн бөгөөд жижиглэж задлах вэ гэдэг талаар авч үзэн. Дараагийнх нь болохоор network diagram буюу одоо сүлжээ хэрхэн үүсгэх вэ? Ажлын сүлжээг үүсгээд дижитал орчинд хэрхэн симуляц хийх замаар ирээдүйд яг биеэрээ туулах тэр эрсдлүүдээс урьдчилан сэргийлээд төслийнхэн одоо төлөвлөлтийн үр бүтээлийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг талаар авч үзнэ. За тэгээд хамгийн ихнийх нь надад энд юу байна вэ гэхээр Microsoft Project програмын default тохиргоогоор буюу ер нь програмаа суулгаад нээхэд цаанаас нь ингээд интернеттэй орчинд байгаа бол санал болгодог тийм темплетүүд байдаг. Одоо ийм нэг төслийн төлөвлөгөө байж болж гин, тийм нэг төслийн төлөвлөгөө байж болж гин гэд төрөл бүрийн те ганцхан одоо барилга дэд бүтц гэхгүйгээр IT-гийнх ч явж идэг, хүний нөөцийн төсөл явж идэг, процессын сайжруулалтын ч юм төслийн темплетүүд бол явж идэг. За тэрэн дундаас би барилгын одоо төслийг тэрэн дундаа орон сууцны төслийг сонгож аваад одоо тэлгээд энд харуулсан байна. За энэ дээрээс бидний хамгийн ихний харах юм түрүүний хэлдгээр бол work breakdown structure байна. За энийг би харахын тулд ингээд харчаар маш тодорхой харагдаж байна, тийм. Тэгэхээр энэ төсөл бол ингээд ерөнхийдөө 152 өдөр үргэлжилнэ. Тэгээд энэ эхлэх дуус хугацаанд ингээд харагдаж байна. Тэнгүүд энэ төсөл дотор чи ямар бүлэг ажлууд байгаа юм бэ гэдгийг ингээд харахын тулд энийг задлчаар дотор нь general conditions, site work foundation гэдэг ингээд явж байна. Тэгэхээр энэ дээрээс би аллыг илүү онцолж ярмаар байна. Тэгэхээр general conditions тэгээд хамгийн сүүлийн final acceptance гэдэг энэ хоёрыг ярмаар байгаа. Яагаад вэ гэхээр за ер нь энэ дунд байгаа энэ нийтийг бол ер нь одоо төсөл хэрэгжүүлж байгаа ер нь одоо тийм төслийн хооронд ингээд ажиллаа хийгээ явж байгаа компаниуд харьцангуй сайн цадалдаг. Дээрээс нь тендерт оролцооч гэдэг юм уу тийм цаанаас нь ингээд ерөнхийдөө хангагдсан одоо ажлын тоо хэмжээ зураг төсөл ингээд тодорхойлох боломжтой юм ажлын цар хүрээ байж байгаа техник талаасаа. Тэгэхээр нөгөө талтаа яг ажил эхлээд явхаар одоо яг энэний дагуу ингээл талбайн бэлтгэл ажлаас эхлээл одоо тий тоо хэмжээний дагуу ажиллаа задлаад ингээд төлөвлөгөө хийцний дараагаар яг талбай дээр ажил хэрэгжүүлээд эхлэхээр төлөвлөгөөн дээр бичигдээгүй хэрнээ төгсөв шаарддаг, хүн хүч шаарддаг. За тэгээд цаг хугацаа нэлээд шаарддаг тийм ажлууд төслийн яг бодит талбай дээр хийгдээд идэг. Тэгээд яг ингээд төлөвлөгөөгөө харахаар төлөвлөгөөн дээр байдгүй. За тэгэхээр энэ бол төслийн тэр цар хүрээг дутуу тодорхойлсны нэг илрэл байна. Тэгэхээр энэ дээр төслийн цар хүрээг бүрэн тодорхойлж болох нэг жишээ байна л да. Тэгэхээр энэ general conditions гэдэг юмыг бид нар ингээд задлаад үзэхээр түрүүний ярьдаг нөгөө нэг жижиг сажиг зөвшөөрөл авахаас эхлүүлээл те одоо гэрээнд гарын үсэг зурхаас эхлээл гэрээнд гарын үсэг зурснаар ажил эхлэнэ гэдээ тодорхойлцсон бол за гэрээнд бид нар одоо те тэдэн сарын тэдний өдөр гарын үсэг гэхэд гарын үсгээ зурхаар төлөвлөж байгаа хэрвээ гарын үсгээ зурчвал ажил ингээд цаашаа үргэлжилнэ гэдэг ийм
одоо юунууд харагдаж байна. Одоо тийм дистраллууд ингээд сумаар хажуудлын графикийн хэсэгт одоо уялдаа холбоо нь харагдаж байна тийм. Тэнгүүд нөгөө зөвшөөрлүүдээ ингээд бүгдийг авсны дараагаар хамгийн ихний сайт work дотор байгаа ажилбар эхэлнэ гэд одоо ухамлын ажил нь бол эхлээд явж байна. Тэгээ ухамлын ажлын гүйцэтгэгч юу хийж гэнэ гэхээр одоо талбайн цэвэрлэгээ хийгээд эхэлж байна. Тэгэхээр яг энэ шиг ер нь тийм нэг менежментийн зөвшөөрөл авах эсвэл одоо тийм ямар нэгэн байдлаар төслийн гэрээнд тусгагдсан одоо заавал хийх ёстой, тэрний өмнө тэгэх ёстой, ингэх ёстой гэдэг нэг тийм норм дүрмд байж идэг, хуулинд байж идэг тийм нэг шаардлагуудыг зураг төсөл одоо ажлын тоо хэмжээнээс гадна төслийнхөө цар хүрээнд оруулаад төлөвлөлөөд өгчүүл буцаагаад тэр ажил одоо тийм техникийн ажлууд юунаас болоод юутай хамаарат ягаад хоцорч болох вэ гэдгийг ингээд тооцоолж гаргах боломж анханасаа үүсэж гин гэсэн үг. Эннээс үүдээд одоо багч гэсэн тийм бүрэн дүр ойлголтыг авна. Өөрөөр хэлбэл одоо төслийг хэрэгжүүлж байгаа баг одоо дан нэг инженерингийн ажиллал хараад тэгэл ингээд яг газар дээр очингууд ерөөсөө төлөвлөгөө нь ингээд биелж өгөхгүй гайхаад яваад идэг те. Яг юунаас олчих вэ? Тэнгүүд төлөвлөгөөн дээр иймэрхүү ажлуудыг тусгаад ирэхээр манай тэр ингэсэн учраас ингэж байгаа юм байна. Гэт ингээд онцлоод явах боломжтой. Тэгэхээр ажлын бүтцийн задаргаагаа ингэж гаргаж болох нэ. За тэгээд энэ бол хамгийн ерөнхий одоо төвшингүүд байна те. За тэгээд энийг бид нар бүр нарийн детальны цаашаа задлаад харуул иймэрхүү байдлаар харагдаж байна. За хоёр дахь чухал ойлголт. Сайн төлөвлөгөөний одоо хоёр дахь чухал шинж одоо юу вэ гэхээр нэгдүгээр нь бол бид нар аль ярьсан ажлын бүтцийн задаргаагаа эмгтэй зэгцтэй бүрэн дүүрэн төслийн цар хүрээнд одоо тий тохирсон байдлаар гаргана. За хоёр дахь нь тэгвэл энэ юу байна? Энэ хажуу талд байгаа сумнуудыг та бүхэн харж байгаа. За энэ сумнууд юуг илэрхийлж байна вэ гэхээр ажлын логик харилцан хамаарлыг илэрхийлж. Тэгэхээр ер нь тий юмнууд араасаа дараалаад хийгдэг ажлууд байдаг. Эсвэл бас зэрэг эхэлдэг. Эсвэл одоо нэг ажил эхэлсний хойно дундаас нь эхэлдэг юмнууд байж байдаг. Тэгэхээр энийг ер нь бодит ажил дээр бас ингээд ийм зохицуулах шаардлага гардаг шүү дээ. За одоо маргааш тэрийг эхлэн дараа 7 хоногт ингэн тэгнэ гэд ингээд талбай хурлаараа ч юм уу ингээд шийдэд явдаг. Тийм уялдаа холбоо ажлуудаа хэрхэн уялдуулах вэ гэдэг шийдлийг анханасаа дижитал орчинд ингээд оруулаад болцдог байх нэ. Тэгэхээр энийг одоо маш олон багууд миний хамтарч ажиллаж байгаа багууд энийг одоо хийдэг. Тэгээ хийхийн тулд жишээлбэл манай сургалтыг авдаг. Тэгэхээр сүлжээ график гэдэг маань төслийн төлөвлөгөөг үр бүтээлтэй болгох, төслийн одоо хугацааг зөв төлөвлөхийн хамгийн суурь ойлголт байгаа даа. Тэгэхээр сүлжээ график хийгээгүй тохиолдолд яах вэ гэхээр тэр одоо ажил маань ер нь юунтай хамааралтай аль ажлыг нэг хоног хоцроход бусад ямар ажилдаа нөлөөлж байгаа юм бэ гэдгийг бодож болдгоо тийм. Тэгээ мэдээж энийг програмаар бодож болохгүй хүний толгоонд тэр үед тооцоол хийгдэг. Тэгээ хүний толгоонд байнга тийм тооцоол хийгдээд тахаар програм дээр бол хатгалцдаг. Хүний толгоо бол бас зарим нь мартдаг, гээгдүүлдэг ийм асуудал байгаа. Тийм учраас хоёр дахь энэ юм нь сүлжээ график үүсгэх. За энэ дээрээс зүгээр нэг хэн жишээг хэдүүлээ харъя. За ямар жишээг харах вэ гэхээр за доошоо явуулж байгаа дийшээ явуулаад нэлээд олон ажилбарын харилцан хамааралтай тийм имийг сонгож ярих гэж бодож байна. За тэгээд суурийн ухамлын ажил дээр ингээд харъя. Суурийн ухамлын ажлын өмнө нэг ажил байна. Дараа нь ийм хоёр ажилбар байна. За ямар хоёр ажил вэ гэхээр form basement walls, perform foundation inspection гэдэг. За тэгээ яг хоо энэ англи нэршлүүдийг бид нар бол ингээд монголоор хэрхэн хийх вэ гэдгийг сургалтын дээр ярьцдаг. Ингээд тийм энийг ингээд монголчилж ашиглах тухай. Дараа нь энэ дээр жишээлбэл нэг ажлын өмнө 2 3 ажилбар байж болно. За тийм жишээ байна уу харцгаая. За талбайг цэвэрлэх ажил байна те. За энэ дээр 5 6 7 8 9 10 гээд маш олон ажилбар өмнө хийгдэн. Тэрний үг гэхээр энэ нөгөө зөвшөөрлүүд маань ингээд харагдаж байна. За тэгэхээр ер нь сайн төлөвлөгөөнд байх бол зохиох хоёр дахь одоо шинж нь хамгийн үндсэн шинжийн хоёр дахь нь тэрний үг гэхээр ийм сүлжээг үүсгэх байна. За тэгээ сүлжээг үүсэх одоо хамгийн энгийн дүрм нь нэг ажилд дор хаяж эхлэл нь нэг ажилтай, төгсгөл нь нэг ажилтай заавал холбогдсон байна гэдэг ийм дүрм байгаа. За тэгээд энийг хэрхэн хийх вэ гэдгийг бид нар бол одоо сургалтаар дэлгэрэнгүй үзэх боломжтой. Гар аргаар тэгээд ийм мэргэжлийн програмаар гэдэг. Тэгээд хэрвээ тэр сургалтыг сонирхож байвал та бүхэн энэ видеоны доотлолд дэвшилтэд аргачлалууд YouTube хуудас дээр маань
байгаа. Description хэсгийг шалгаад үзээрэй. Манай вебсайт болон одоо бүртгүүлэх заавар байгаа. За видеогоо энэ хүртэл үзсэн та бүхэнд баярлалаа. Тэгэхээр энэ удаагийн бичлэгээр бид нар төслийн одоо төлөвлөгөө, сайн төлөвлөгөөнд байж болох хамгийн үндсэн 2 шинжийг ярьлаа. Бүрэн дүүрэн ажлын бүтцийн задаргаа болон сүлжээ график гэсэн юм сүлжээ үүсэх гэсэн юм 2 зүйлийг ярьлаа. Тэгээд энэ бичлэг танд хэрэгтэй байсан бол лайк дарж надад мэдэгдээрэй. Дараагийн бичлэгээр миний хувьд гүйцэтгэл тэрнтэй холбоотой бас зүйлсийг ярихаар бэлдсэн байна. Тийм учраас subscribe дараагүй бол subscribe-аад дараад манай сувагтай нэгдээрэй. Төслийн менежмент, процесс сайжруулалт, за тэгээд бүтээн байгуулалтын төслүүдийн сонио хачин энэ суваг дээрээ цаашдаа хуваалцаж явах болно.